Дөнгөж өнгөрсөн 7 хоногт бол мэдээж Монгол улсын ерөн цаашдаа ирэх 5 жилд за ямархуу одоо хөгжлийн төлөвлөлтөй явах вэ гэд энэ бодлогоо бол баталсан байгаа тийм мэдээж ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдийн танилцуулснаар за салбар болгонд ямар ч байсан шинжилэл хийх одоо юм зорилт байгаа юм байна. За гэхдээ ер нь одоо эдийн засгийн бүтцэн яг ямар байх юм гэдэг дээр жишээ нь эдийн засгч хүний хувьд те судлаач хүний хувьд та яг юу гэж харав? Тэгэхээр ер нь бол манай улсын хувьд бол эдийн засгийн үндсэн бүтц маань өөрөө уул уурхай дээр тогтож идэг байж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа ч ойрын хэдэн жилдээ бол энэ уул уурхай дээр тогтсон эдийн засгийн бүтц маань бол өөрчлөгдөхгүй энэ хэвээрээ хадгалагдаад явах байх. Тэгэхээр одоо бол цаашдаа биднес бол уул уурхай асуудлыг ярихдаа бас давхар эрчим хүчний асуудлуудыг бол ер нь цаашдаа харах хэрэгтэй болчиход. Яагаад гэвэл Монгол улс өөрөө эдийн засгийн хөгжлийн бүтц нь жаахан одоо даяарших гэдэг юм уу, энэ төвлөрлөөс айлуулах зайлсхийх ийм нөхцөл байдал руу орох шаардлага юм да. Тэгэхээр энэний нэг үнцийг сурвалжийг бол биднес эрчим хүч гэж ингэж харах ёстой гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр бол одоо ойрын хугацаанд биднес эрчим хүчний энэ шинжилгээний асуудлуудаа түргэгдэх одоо шинээр төлөвлөж байгаа цахилгаан станцуудыг хурдан яаралтай барьж эхлэх тухай энэ хөрөнгө оруулалтуудыг илүү дараагийн жилийн төсвүүд дээр илүү төлхөс суулгаж өгөх, за төр хувийн хөгжлийн төвчлөл болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд энэ хөрөнгө оруулалтуудыг бол гаргах шаардлага байна уу гэж ингэж харагдаж байгаа. За бусад салбаруудын хувьд бол яг уу ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтуудыг татах энэ чиглэл рүү явуулах юм хууль эрх зүйн орчингуудыг нь бол илүү тодорхой болгох өгөх дээр илүү анхаарах болов уу гэж бодож байна. Яг 2030 он гэхэд Монгол улс эрчим хүчний хараатай байдлаас бүр мөсөн гарна. Өөрөөр хэлэх юм бол дотооддоо хэрэглээг бол бүрэн хангах боломжтой болно гэсэн юм зорилт байсан. Тэгэхээр одоо таны яг харж байгаагаар энэ зорилт нь яг одоогийн байгаа энэ хууль эрх зүйн орчин ч юм уу те энэ бодлогын зохицуултын хүрээнд хэрэгжих боломж хэрвээ? Ер нь бол яг бодлогын хүрээнд бол харьцангуй сайн дэмжиж байгаа. Эрх зүйн орчны хүрээнд ч гэсэндээ ер нь бол салбарын эрх зүйн бодлого баримтуудыг уялдуулаад бол харьцангуй бас нөхцөл байдал бол өмнөх үетэйгээ бол харьцангуй сайжирч байгаа. За хамгийн том асуудал маань бол хөрөнгө оруулалтын асуудал байж байгаа. Ер нь бол хөрөнгийн хүүсвэрээ хаанаас татах вэ? Яг улсын төсөвд анхаараа бол бас энэ том реформыг хийхэд бол хүрэлцэх нөхцөл байдал бол таархан харагдаж байгаа. Тэгэхээр биднес бол ер нь олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтрах вэ? Ер нь олон улсын гадны томоохон эрчим хүчний компаниудыг Монголд урьж хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлэх энэ тал дээр илүү анхаарах шаардлага байгаа болов уу гэж харж байгаа. Эдийн засгийн төрөлжилтийн хувьд мэдээж уул уурхайгаас хамааралтай хിവэр байгаа. Хിവэр байсаар ч явах болно гэж та хэлж байна. Өнөөдөр бол нийт одоо экспортын орлогын дийлэнх нь бол нүүрснээс орж ирж байна те. За нэг хэсэг бол Эрдэнэт үйлдвэр одоо улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлээд за яг одоо энэс хамааралтай одоо энэ төсвийн юу гэдэг одоо бодлого явж исэн бол өнөөдөр одоо ингээд хоёр бүтээгдэхүүн боллоо те. Зэсээс гадна нүүрс гэх. Тэгэхээр ер нь цаашдаа одоо энэ бүтээгдэхүүний төрөлжилтийн хувьд ямар боломж байна гэж харж байна. Тэгэхээр бол биднес бол төрөлжилтийг хоёр төрлөөр харах ёстой л да. Эхнийд нь хэлбэр нь болохоор уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний төрөлжилтийн асуудлыг ярих ёстой. Нөгөөх нь болохоор уул уурхайн бүтээгдэхүүний дотроо бас төрөлжилтийн асуудлыг ярих ёстой. Манайх одоо юу гэдгийг анх 90-ад онд зах зээл шилжиж явах үед бол нүүрс нэг их тийм үнэтэй байж чадаагүй гол төсвийн орлогыг бүрдүүлдэг гол экспортын бүтээгдэхүүн маань зис байсан шүү дээ те. Тэгээд сүүлийн 4-5 жилд бол харин нүүрсний экспорт маань өсөд зисээ бол даваад орчихсон. Зис маань бол харьцангуй бага хувь эзлэх иймэрхүү нөхцөл байдал руу орж исэн боловч одоо энэ дэлхийн зах зээлд ирэх зисийн нүүрсний үнийн уналтаас шалтгаалаад эргээд зис маань өөрөө бүтээгдэхүүн маань бас голлох нэр төрлийн экспортын бүтээгдэхүүн болж өсөж орж ирэхээр ингэж харагдаж байна л да. Тэгээд энэтэй холбоотой юу гэхээр ер нь бол яг дэлхийн хэмжээнд зисийн эрэлт ч өсөж байна, нийлүүлэлтийн хэмжээ ч өсөж байна, үнийн дүн ч өсөж байна. Энэ эргээд одоо манад оюутлахын далд уурхайн олборлт маань бүрэн хүчин чадлаараа нэмэгдчихлээ. За Эрдэнэтийн хувьд гээд аваад үзэхэд оюут орд маань бас шинээр нээгдээд ингээд одоо бас цаашаа ашиглах боломж нэмэгдэж байна. Гэх мэтлэнгээр ингээд аваад үзэх юм бол ер нь манад бас энэ нүүрстэй өрсөлдөхүйц хэмжээнд зэсийн олборлт маань нэмэгдэх гэдэг. Гэхдээ яг төрөлжилт талаас нь аваад үзэх юм бол биднес бас бусад эрдэс түүхийн дээр одоо жишээлбэл урааны асуудлыг биднес гэрээ байгуулчлаа тий. Ирэх жилээс одоо ингээд хөрөнгө оруулалтууд маань орж ирэхээр болж байгаа шиг байна. За тэгвэл эдгээрийг зөвхөн түүхийн хэлбэрээр нь олборлоод гаргаад байх биш. Эхний ээлжинд бол биднес яг үгээр нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэх асуудал. Эхний ээлжинд одоо зис хайлуулах үйлдвэрүүдэд байгуулад за тэрнтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх бол ер нь бол алстаа яг манад түүхийн эдэн нэгэнт байгаа тэр бүтээгдэхүүнүүдээр тулгуурлаад өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг өөрөө эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх энэ тал руугаа илүү төрөлжиж явах зүйтэй болов уу гэж ингэж харж байгаа.
14 мега төсөл байгаа засгийн газраас зарласан. Тэр дотор бас засайлуулах үйлдвэр ч гэдэг юм уу, гангийн үйлдвэр байж байгаа. Тэгээд яг одоо энэ 14 мега төсөл дээр байгаа үйлдвэрүүд нь Монгол Улсын эдийн засагт урт хугацаанд үнэхээр үр өгөөж өгөх үү. За жишээ нь зарим судлаачид бол одоо Монгол улс бол нэгэнт одоо түүхийд одоо олборлагч улс учраас өндөр хэмжээний хөрөнгө оруулалт зарж заавал одоо энэ дотооддоо үйлдвэрлэл байгуулах шаардлага байгаа юу гэдгийг дахиж бодох хэрэгтэй гэж байна. Таны хувьд энэ дээр ямар саналтай? Тэгэхээр ер нь бол засгийн газрын зүгээс 14 мега төслийн хүрээнд 6 үйлдвэрлэл технологийн паркийг бол байгуулах гэдэг ингээд яригадад явж байгаа л да. Тэгэхээр энэ 6 үйлдвэрлэл технологийн парк маань Эрдэнэт, Хөтөл, Дархан, Бор Өндөрч гэдэг юм уу. За тэгээд 5 толгойг түшгэлсэн гэх мэтлэнгээр иймэрхүү үйлдвэрлэл технологийн паркууд болж эднээсийн эцсийн зорилго юу вэ гэхээр нэмүү бүртэг үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой ийм үйлдвэрлэлүүдийг явуулнаа. Ялангуяа хүнд үйлдвэрлэл, өнгөт металлын үйлдвэрлэлч гэдэг юм уу, барилгын материалыг үйлдвэрлэхэд шаардлагатай энэ бүтээгдэхүүнүүдийг бол гаргана гэж байгаа. Гэхдээ энэ дээр бол нэг томоохон асуудал юу вэ? Нөхөр хөрөнгө оруулалтын асуудлыг яаж бүрэн дүрэн шийдэх вэ гэдэг асуудал бол гарч байгаа. Тэгэхээр энийг бол биднээс тодорхой төвшөнд олон улсын компаниудтай хамтарсан байдлаар ч юм уу эсвэл дотооддоо тодорхой хэмжээнд төсөвт суулгуулах, гаднаас зээл авах, тусламж авах замаар шийдэж болно гэж ингэж харж байгаа юм л да. Тэгээд мэдээж үйлдвэрлэлийн үр ашиг нь бол өндөр учраас манад дотоодд аль болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гаднаас хараат бус байдлаа нэмэгдүүлэх юм шаардлага байгаа учраас бол энэ эдийн засгт өгөөж өгөх учраас биднээс энэ төслүүдийг бол зайлшгүй явуулах шаардлагатай байгаа гэж ингэж харж байгаа. Өнөөдөр бол төсвийн одоо тэнцэл бол гарсан байна. За ерөнхийдөө эхний 10 сарын өрчлсөн гүйцэтгэлээр төсвийн алдагдал за 1.6 орчим их найд төгрөгийн алдагдaltaй гарсан ба. Тэгэхээр энэ жилийн юм алдагдaltaй байж идэг. За 7 дугаар сараас хойш бол нүүрсний экспорт харьцангуй одоо эргээд зэрэгсэн те. Оны эхний 6 сарын гүйцэтгэл бол тааруу байсан. Тэгэхээр эх жилийн хувьд бол зардал нэмэгдэн. За сая одоо төрийн албаагчдын цалин тэр дундаа эмч нарын цалин нэмэгдүүлээ, багш нарын цалин нэмэгдүүлээ гэдэг ингээд шийдлүүд гарчлаа. Тэгэхээр эх жилийн хувьд дахиад ийм хэмжээний одоо төсвийн алдагдал гарах юм бол одоо энэ цалин нэмэгч гэдэг юм уу, энэ асуудал яг ямар сорилт дарамт бий болох вэ? За тэгэхээр ер нь бол яг одоогийн энэ оны төсвийн байдлаас хараад үзэхэд 1.6 их найд төгрөгийн төсвийн алдагдал одоогоор бол бий болчиход байна шүү дээ. Тэгэхээр бол ер нь эх жилийн төсөвдөр бол биднээс бас энэ төсвийн алдагдлын нэг их найд байхаар ингээд баталчаад байж байгаа. Гэхдээ энэ байдлаас одоо өнөөгийн байдлаас аваад үзвэл урсгал зардал дээр хэдийгээр таналт хийж байгаа гэж байгаа боловч гол асуудал нь юу вэ гэхээр яг улсын төсвийн орлого маань төлөвлөсний дагуу орж ирч чадчих нүггүй юу гэдэг асуудал байж байгаа. Юу гэдгийг өнгөрсөн одоо энэ 2025 оны төслийг баталгахад чинь биднээс 32.1 их нь 8 их найдаар төсвийн алдагдaltaгүйгээр орлого зарлага батлаа гэж нэлээд сүртэй дуулан шууган болсон боловч одоо бодит байдал дээр ийм алдагдaltaй болсон явж байгаа гэдэг маань эдийн засаг гэдэг маань өөрөө тодорхой төвшөнд тааварлалтгүй ийм хэцүү байдал үргэлжилдэг л дээ. Тэгэхээр ер нь бол манад дээр гол асуудал нь юу вэ нөхлөөр ер нь зүгээр гадаад эдийн засгийн нөхцөл байдлуудыг бол биднээс маш сайн прогноз судалгаан дээр үндэслэж дүгнэлтүүдийг гаргаж тэрийг улсын төсвийн бодлоготой ер нь бол уйж явах ёстой. Тэгээд одоо эх жилийн төсөв дээргээ даваад үзэх юм бол ер нь бас нүүрсний үнийн асуудал маань өөрөө ч гэсэн тодорхойгүй ийм нөхцөл байдалтай байж байгаа. За яг хөө зүгээр эерэг нөхцөл байдал нэг үйл алт зэсийн прогноз бол ер нь бол үн нь бол эх жилүүдэд бас өссөөр байна гэсэн нэг ийм эерэг мэдээлэл байгаа. За зэсийн экспортын хувьд ч гэсэндээ оюутлогоо Эрдэнэтийн гаргаж байгаа зэсийн экспортууд бол нэмэгдэх боломжтой ингэж харагдаад байгаа. Харин нүүрсний хувьд бол манайх нэгэнт гаргасан хүчин чадал дээрээс бол одоо илүү нэмж гаргахад бол нэгдүгээрт жаахан төвөгтэй. За хоёрдугаарт эргээд энэ үнийн асуудал маань өөрөө бас өсөх хандлага нь бол нэг тэр сайн ажиглагдахгүй байгаа учраас бол эх жил дээр орж ирэх төсвийн орлого дээр бол бас тодорхой хэмжээнд сөрөг нөлөөллүүд үзүүлнэ. Тэгэхээр энэ маань яаж юм гэхээр эргээд биднээс нөгөө сайн ярьдаг эмч багш нарыг гэх мэтлэнгээр ингээд төрийн албан агчдын цалингийн нэмэгдлийн асуудлуудыг биднээс ингээд төсөвт суулгаад өгчөөр одоо тэр орлого маань бүрэлдэхгүй бол эргээд төсөв дээр нэлээд томоохон дарамт болох эрсдэл бий болно гэсэн. Төсвийн дарамт эрсдэл яг хаана очиж илүү том эрсдлийг дагуулах бол? Ер нь бол яг хөө мэдээж нэгэнт улсаас ингээд эмч багш нарын цалин нэмэгдүүлнэ гэдэг шийдвэрээ гаргацсан учраас бол урсгал зардал бол гардгаараа гарна гэсэн. Харин орлого дээр илүү эрсдэл үүснэ. За тэгэхээр мэдээж орлого тасалдж байгаа тохиолдолд яг үгээр засгийн газрын зүгээс бол үр төлбөрийг тавихаас өөр аргагүй болно л да. Гадны олон улсын байгууллагуудаас авах зээл эсвэл биднес бонд тодорхой хэмжээний бондороо санхүүжүүлдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ нь яаж юм гэхээр эргээд үрийн гадаад үрийн дарамт руу өргөдлөхөд оруулах нэг юм төвхтэй асуудал бий болно гэсэн. Одоо байгаа гадаад үрийн хэмжээ бол
дотоодын бүтээгдэхүүний зохих одоо зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа гэдэг тайлбарыг сангийн сайд өгч байгаа шүү дээ. Тэгэхээр ерөн зүгээр судлаачдын хувьд харж байгаа эдийн засаг одоо ийм савлгаатай тий тодорхойгүй нөхцөл байдал өндөр байгаа үед гадаад үрийн дарамт хэр өндөр байна гэж таарч байна. За яг хөө зүгээр төсөв дээр бол энэ 2026 он дээр ирэх дарамт нь бол харьцангуй гайгүй. За ер нь бол 27 28 онуудад өмнө авсан бондуудын эргэн төлөлтүүд бол хүүгийн хамтуудыг нэлээд өндөр дүнтэйгээр хийгдээд эхэлнэ. За энэ үед биднээс бас төсвийн орлогоо зөв төлөвлөх болж игүүл экспортод гаргах бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэх, за үнийн өсөлтөд уялдуулж эрсдлээ сэргийлэх гэдэг юм уу, ийм эрсдлийн менежментийн арга хэмжээнүүдийг тодорхой болгохгүй бол ирэх 27 28 онуудын төсөв бол илүү төвөгтэй нөхцөл байдал үүснэ гэсэн үг үүсэх гарна л да. Та сая хэлж байна нүрсний одоо үнийн асуудал бол тодорхойгүй байна гэж байна. За тэгээд өнгөрсөн одоо 10 дугаар сарын сүүлээр бол засгийн газар одоо нүрсний офтек гэрээнүүдийг за уурхайн одоо нөхцөлтэй гэрээнүүдийг ил тод болгосон тий. Эндээс харахад за дахиад 2026 онд бол нүрсний одоо офтек гэрээ за удаан хугацаатай одоо байгуулсан гэрээнүүд бол одоо үргэлжилж хэрэгжих гэрээ. Өөрөөр хэлэх юм бол хэдийнэ одоо тэнд нөгөө төлбөр нь төлөгдсөн шүү тийм үү те бараа ажил үйлчлэгээр авцсан баартраар баг одоо шахуу ингээ авцсан нүрсний гэрээнүүд бол үргэлжлэхээр байна. Тэгэхээр төсөв дээр бодит тодорхой хэмжээний орлого оруулж байгаа хэсэг нь хувийн хвшлийн нүрсний экспорт багахан хэмжээний нүрсний бодит экспорт байна. Тэгэхээр энэ дээр та яг юу хэлэхээр байна? Тэгэхээр ер нь бол яг нүрс бол гарах тоо хэмжээгээр бол нэмэгдээд байгаа юм л да. Тэгээд гол нь орж ирж байгаа орлого маань өөрөө бага байгаа нь саяны таны дурдсан нөхцөл байдлуудтай холбоотой байна. Тэгэхээр ер нь бол яг биднес гэрээг байгуулахдаа ер нь яг гэхээр зах зээлийн нөхцөл байдлаа нэлээд сайн мэдэрдэг байх хэрэгтэй л дээ. Ялангуяа ирээдүйд ер нь олон улсын хэрэглээний хандлага ямар хөө байна гэдгийг харж ээж одоогийнхоо нөхцөлд гэрээгээ биднес байгуулах тухай асуудлыг ярихгүй бол яг өнөөдрийн нөхцөл байдлаар ч гэдэг юм өнөөдрийн болж байгаа үйл явдалтайгаа уялдуулаад гэрээгээ байгуулчаад тэгээд тэрийг урт хугацаанд байгуулчихаар тэр маань эргээд яаж ийнэ гэхээр эдийн засгийн өсөлттэй явагдаж явах үед ч гэдэг юм уу эсвэл нүүрсний үн өндөр болоод ирэх үед ч гэдэг юм уу ингээд алдагдал хүлээгээд яваад байх нөхцлүүд бол бий болчтой л да. Тэгэхээр биднээс яах ёстой вэ гэхээр зарим тохиолдолд бол санхүүгийн гэрээнүүдийг илүү анхаарах хэрэгтэй ийм шаардлагууд гарч байгаа. Тухайлбал биднээс forward ч гэдэг юм future ч гэдэг юм уу иймэрхүү гэрээний нөхцлүүдийг бол одоо манай дээр бол ашиглах шаардлагууд бол гарч ирж байна гэж ингэж харагдаж байна. За урилга хүлээн авч хүрэлцэн танд маш их баярлалаа.